Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. За санацгааны өнөөдрийн дугаар дээр талархлын тухай ярих гэж байна. За тэгээд Podcast Solutions Institute дотор Бадрал Янчг хоёр ирсэн байна. За тэгээд талархал гэдэг зүйл бол ер нь сэтгэл зүйн хувьд болон биеийн эрүүл мэндийн хувьд ч гэсэн маш олон давуу талтай зүйл байдаг. За өнөөдрийн энэ одоо сэдв бол жижигхэн сэдв юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ сэдв бол маш ач холбогдолтой сэдв гэдгийг би өөрийнхөө амьдралаас ч мэднэ. За ажлын туршлагаас ач мэднэ. За тэгээд маш олон судлаачдын бас энэ тал дээр бичсэн нийтлүүдийг ч одоо бит хоёр бас уншсан. Тэгээд ер нь зарим нь бас ишлэн. За тэгэхээр ер нь бол энэ бол яалт чухал сэдв. За тэгээд энэ өнөөдрийн дугаараас та бүхэнд хэрэгтэй байх гэж найдаж байна л да. За тэгэхээр одоо энэ яриаг одоо шууд одоо хоёлаа шинжлэх ухааны ишлэл ярихаас өмнө юу яа. Одоо өөрийнхөө амьдралтай ойрхон байдлаар юм ярий те. Одоо чиний хувьд одоо яг альва зүйлд хэрэг талархдаг гэж боддгийг өөрийгөө. Альва зүйлд хэр талархдаг. За бодъё. Бодсоор л байна. За. За ер нь бол гэхдээ ингээд тухайн дараа нь ингээд талархаад нэг амар сүртэй ингээд бичиж мичээл янз бүр болдоггүй ч гэсэн тухайн үед ямар тач ингээд хүн талархаж байгаагаа илэрхийлээд яг мэдрэмжээ бол шууд илэрхийлчихдэг гэж бол бодож байна. Тэгэхээр одоо яг өнөөдрийн талархлын ярих гэж байгаа зүйл болохоор яг заавалчгүй нэг хүнд талархах биш те. Одоо яг тэр хүнд талархахаар одоо өгсөн хүнд нь одоо буцаага талархахаар тэр хүнд бол гоё байгаа шүү дээ. Гэхдээ өнөөдрийн дугаар дээр болохоор одоо тэрнээс гадна илүүтэйгээр одоо нөгөө амьдралдаа ер нь хэр талархаж идэв. Заавал нэг хүнд талархах биш те. Зүгээр одоо ийм ажил төрөлтэй байгаадаа баярлалаа, ийм эрүүл байгаадаа баярлалаа гэж баярлж чаддаг байдлын тухай юм. За тэгэхээр нөгөө хүнд талархаар нөгөө хүндээ гоё өөртөө гоё байгаа шүү дээ. За энэ байдал бол одоо яг нөгөө хүн одоо оролцоогүй байсан ч гэсэн өөрийнхөө байгаа зүйлүүд баярлна гэдэг чинь сэтгэл зүйн хувьд аюу сайн зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ нэг юм орой болгон юм талархлын жагсаалт бичгийн даваа талыг би нэлээд хүүхд байхасаа мэдэрсэн юм уу? Оюутан байхасаа юм уу? Нөгөө манай нэг найзын ээж нь сүмийн тийм христийн сүмийн ахлагч байсан байхгүй. Тэгээд нөгөө тэр хүмүүсийн талаар ингээд сонсоод тэр нөгөө номлолын залбирах тухай сонсоод хэсэг би ингээд залбирдаг байсан байхгүй. Тэгээд ингээд залбирахын өмнө эхлээд талархаж үздэг байсан. Тэгээд би яг талархтаа болохоор өглөө босоод яг ингээд болсон явдлуудыг бүгдийг ихнээс нь бодоод тэгээд ингээд юун талархаж болох вэ гэж боддог байхгүй. Тэнгүүд ингээд орой болгон талархаж хөвшээд байхаар тийм одоо юмны тийм талархуу штэ юм айгу сайн харж сурд юм бэл. Яг ингээд талархах гад юун талархах вэ гэд бичээд эхлэхээр ерөөсөө тийм талархах юм маш их байдгийг бид нар олж харна. Тэгээ яг энэ заавал тийм шашны нөлөөтэй байгаалаа бүү. Одоо зүгээр л та цаас гаргаад бичиж болно штэ. За одоо залбирахад бурханд баярлалаа гэж залбирж байгаа бол зүгээр цаастан дээр гараад ирээд би ийм юмтай байгаадаа баярлалаа гэж бичиж болно. За тэгэхдээ энэ дээр онцлож хэлэхэд болохоор заавал нэг тийм одоо гоц сайн юм болж иж талархах хэрэггүй. Зөвхөн тийм сайн юм болж иж талархдаг байх юм бол та бас яг нөгөө нэг одоо талархлынхаа зорилтонд хүрч чадахгүй байхгүй. Юмны одоо гой сайхныг харж чаддаг суралцах гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо зөвхөн заавалчгүй маш сайн юм болж иж талархаад ахаар чинь тийм юм одоо байнга тохиолдож үгүй ч үү те. Тэгэхээр яг өглөө босоод талархаж сурах хэрэгтэй. За одоо би ингээд эрүүл сарвал босч чадж байгаадаа баярлалаа. Тэгэл одоо бодох юм бол босч чадахгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Эсвэл одоо шоронд сэрж байгаа ч юм уу, эмнэлэгт сэрж байгаа ч юм уу. Гэтэл яг ингээл тэр хүн бол одоо ингээд зүгээр босч ийн гэдэг ч юм уу те. За одоо эмнэлэгт сэрж байгаа хүн байсан ч гэсэн одоо сэрж байгаадаа баярлалаа гэж бодлоо шүү дээ. Үхээгүй байгаадаа баярлалаа гэдэг ч юм уу те. Тэгэл ер нь яг анзаарч чадах юм бол бидний амьдралд баярламаар юм бүр маш их байд юм бэл. Тий. Одоо нэг бас ийм үе талархал бас бич болох юм. Нэг сэтгэл санаанд таагүй зүйл тохиолдсон үед тийм сөрөг зүйл дээрээ төвлөрөхөөс илүү яг талархаж байгаа зүйл дээрээ төвлөрөөд ирэх юм бол тэр чинь нөгөө сэтгэл санааны байдал илүү дээрдэж бас болох юм байна. Тийм шүү дээ. Одоо ийм байдаг гэж байгаа байхгүй. Машины осолд орхоо шахсан хүмүүс заяа. За одоо яг хоёр жишээ хоёлаа төсөөлж бодъё. За нэг нь яг орхоо шахаад өнгөрсөн. Нэг нь үнэхээр осолд орсон. За тэгээд нэг нь хэвтэрт орчлоо. За нэг нь болохоор осолд орхоо шахаад нэг хэдэн секундын зайтай өнгөрсөн. За тэгэнгүүт одоо хэвтэрт орсон хүн бол одоо буцаад босоод одоо алхдаг болох гэж бол их тэмцэн л дээ. За тэг үнэхээр ингээд алхдаг болчлаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр хүн маш ихээр талархах шүү дээ. За одоо би ингээд эргээд одоо буцаад алхаж чаддаг болсон да тэр хүн чинь одоо тий насаар хэвтэд орохны одоо хүний гарт орохны гэж бодож исэн бол
одоо алхаад эхлэхэр чинь айгүй баярлна шүү дээ. Алхаж чадж байгаадаа бол тэр хүн ойрхон талархах байх тий. Харин нөгөө нэг осолд орохоо шахсан хүнийг бодохоор тийм биш байгаа байхгүй тий. Тухайн үед яа ямар азар өнгөрчөө гэл бодно. Тэгээ тэр бол хийж олон хоног тэр нь талархахгүй шүү дээ тий. Тэгж сар жилээр. Тэгээ бодохоор одоо ингээд уул нь одоо илүү хувь тохиолдолтой байгаа байхгүй тэр осолд орохоо шахаад өнгөрсөн хүн гэдэг чинь. Тэгэхээр тэр илүү уул нь баярлах хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл нөгөө осолд ороод зовоод өвчин мэдрээд тэр бэрхшээлийг туулаад гарсан хүн илүү талархаад байгаа байхгүй. Нэр нь тийм шүү тий. Тэгээ одоо яг бодохоор одоо чи бит хоёр л тэр хоёр кейсээ ялан ч биш шүү дээ. Чи бит хоёр бүр анхнаасаа л осолдож ороогүй, осолд орохоо шахаачгүй зүгээр л явж байгаа. Тэгсэр бид нэр яг алхаж чадж байгаадаа ч юм уу нэг баярлдаггүй шүү дээ. Талархаад идэггүй шүү дээ. Тэгэхээр бид нэр яг нэг юм өөрсдөдөө байгаа юмны даваа талыг ерөөс олж харддаг. Тэгээ яг нэг юм алдж байгаа юм дээрээ авах гад чадахгүй байгаа юм дээр аягүй төвлөрдөг. Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсныхан дараа тэр зүйлийнх нь үн цэнийг мэдрээд тэгээд амьдралдаа талархаж байгаа байхгүй юу? Тийм нөгөө хүмүүс алдсныхан дараа айгүй ойлгох юм да гэдэг чинь нөгөө ээж аваагаа амьд дээр нь хайрлаарай гэл одоо нөгөө ээж аваагаа алдсан хүмүүс тэр чинь айгүй өөртөө яг мэдэрсэн байгаад нь шүү дээ тий. Тэгэхээр яг нас орсныхан дараа ч юм уу байхгүй болсныхан дараа ч юм айгүй талархаад ямар гоё юм байсан бэ гэдгээ талархаж байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нар заавал тийм дуусныхан дараа талархдаг байх албагүй. Энэ талархал гэдгийг ер нь амьдралдаа хөвшүүлэх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ бол гэхдээ зөвхөн бид нар арчаагуудад ч юм уу ёсгүйдээ байгаад байгаа юм биш. Ер нь бол зүгээр яг хүн төрөлхтний нэг юм одоо хүний сэтгэхүй механизм байгаа байхгүй loss aversion гэж нэрлэдэг байгаа тий. Одоо алдах юм дээрээ одоо илүү тийм болгоомжилж ханддаг. Тэгэхээр одоо байгаа юмнуудаа нэг анхаардаг, алдах гэдэг юм руугаа айж төвлөрдөг, авч чадахгүй байгаа юм руугаа төвлөрдөг. Энэ бол яг хизээний нэг тийм одоо ямар нэг юмыг авахыг хүснэ. Тэгээ яг тэр авахгүй байгаа юм тэрийг л авчих юмсан гэж аяух бодно. Тэгээ яг тэрийг авчгаараа бас яг тэгж их талархах юм бол дахиад яг дараагийн авах юм гараад ирсэн байж идэг ч юм уу тий. Одоо ингээл бодох юм бол бид нэр хэдэн жилийн өмнө за тийм юм болох юмсан, тийм юмтай болох юмсан гэдэг ч юм уу тийм аяух хүсдэг байсан юм одоо харахаар биелцсэн байх юм аяух байдаг байхгүй. Тий, ер нь тийм шүү. Тэгээ яг тэрэндээ хэрэг талархаж чадчихээн. Яг тэр үед хүсчихсэн шиг яг талархах бахтаа гэж бодож исэн шиг талархаж чаддаг болов. Би бас яг нөгөө сүулт бодож байсан хгүй. Яг ингээд бодож исэн чи би яг 10 жилд байхдаа ингээд өөрийнхөө боддог байсан. За би ингээд мост орондоо энэ тэрэгэл яг боддог байсан ингээ амьдралаар яг ингээ одоо амьдраад байгаа юм биш дээ гэж би бодсон. Гэхдээ би яг үнд бол тэр талархах сөхөөгүй зүгээр л нэг амьдралын ингээ урсгал ингээд шумбал амьдарч байсан тий. Гэтэл яг хүмүүс ч ихсэн айгүй иймэрхүү юмнууд олон л байдаг байх угаасаа. Яг өмнө нь бодож исэн зүйл нэг одоо биелчихсэн. Гэхдээ яг тэр зүйлдээ нөгөө талархахгүй талархаж гэж бодохгүй угаасаа амьдарч байгаа хүмүүсээс олон байгаа. Харин тийм. Тэгэхээр яг одоо нөгөө Диогны жишээг дахиад ярихаар болж байна л да. Диогн гэдэг хүн нөгөө торхонд амьдардаг, шуудаа нөмрөөд амьдардаг те. Тэгсэн чи одоо нөгөө түүхэнд байгаа одоо яг Чингис хаан ч юм уу Наполеон тэртээ зэрэгцэж яригддаг те. Агуу Александр хаан, одоо Македоны Александр одоо Диогн дээр очиж л те. Тэгээд яг Диогноос асуулт асуух гээд очиж байгаа хөөх. Тэгээд Диогнтэй яриа үзсэн чинь нөгөө одоо тэр агуу хаан өмнө нэрчээд байхад мань хүн холдоод өгөөч би нар хаагаад байна та гэж хэлж байгаа хөөх. Тэгэхээр мань хүн болохоор яг нөгөө нэр ихний одоо анхан шатны хэрэгцээнүүдэд хандсан байгаа байхгүй юу. Сэтгэл хандсан биш, сэтгэл ханамжтай байж чадчих байгаа байхгүй. Гэтэл Македоны Александр хаан чинь бид нар одоо түүх уншсан бол мэдэн шүү дээ. Одоо цаашаа энэд хийгээд гээд ингээд нөгөө цэргүүд нь буцмаар байдаг гэл маш их хүсэл дотор автаал явж байгаа. Тим их төрөнгөтэй, тим ихийг туулцсан, эзэлсэн ирнэ. Яг тэр Диогн шиг тийм сэтгэл зүйд баян биш байж чадаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ жишээ бол одоо яг хоёр экстрим одоо туйлын хоёр жишээ байна л да. Одоо бидний амьдрал заавалчгүй тийм торхонд амьдрах шаардлагагүй. Зүгээр бид нэр яг нөгөө яг дахиад нөгөө нэг 5 шатлал яригдах болчиход байна л да. Масловын нөгөө аюулгүй байдал те. Одоо физиологийн хэрэгцээ энэ төргээд тэгжиж одоо дараа нь цаашаа хэрэгцээ яригддаг гэдэг. Тэнгүүд болохоор аюулгүй байдал одоо тэр нөгөө нэг мөнгөний аюулгүй байдлын хэрэгцээ одоо зарим хүмүүсийн хувьд мүд дуусахгүй байхгүй юу? Уул нь мөнгөний аюулгүй хэрэгцээ чинь одоо чиний одоо үлсэхгүй, зовхгүй, ямар дутхгүй байхад л одоо болно шүү дээ. Гэтэл яг хүмүүс одоо хитрхи их давуулж хүсээд тэгвэл хитрхи их хүснээс болоод тэрэнд нь нөгөө мөнгөнийх нь хэрэгцээ эзэж хүрэхгүй. Тэг улам цаашаа хөөгөл явсаар хагаад одоо нөгөө мөнгөний боол болно гэдэг шиг те. Яг мөнгө бол муу юм. Одоо мөнгө бол одоо мөнгөний боол болоод те. Эсвэл мөнгө буруу гэж бол ярьдаг. Одоо хүн биш би. Яг мөнгө бол угаасаа хэрэгтэй. Бидний амьдралын хэрэглээ маш сайн зохицуулагч. Яг мөнгөнд ингээд нөгөө хит шунаад хит ингээд сохроод мөнгөний боол болж байгаа бол тэр бол яг хортой асуудал байгаа байхгүй. Тэгж явж байгаа л тэгэл үхэн штэ. Тэгэхээр тэр хүний амьдрал бол айгу гонигтай байгаа байхгүй. Хөгшөрсөн оноо харахад ч гэсэн тий. Яг ингээд
өөрийнхөө потенциалыг олж харсан юм уу тэгээ нөгөө дахиад хэлий дотгошоо харсан үсэр нь гадагшаа харсан зүудэлж идэг те. Тэнгүүд яг мөнгө гэдэг чинь бол гадна л явж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр нэг гайгүй ажилд орчдөг. За одоо тэгээд энэ цалинг аваа. Одоо ер нь аз жаргал гэдэг чинь мөнгөөр худалдаж авахгүй шүү дээ. Мөнгө бол аз жаргалтай болоход туслана, мэдээч туслана. Энэ бол бодит үнийг энийг хинж үүсгэж чадахгүй. Гэхдээ яг одоо за би одоо цалингаа тэд болгоод нэмэлчих юм бол тэдний сарын дараа тийм байр авч чадна. За би одоо тэд болгочих юм бол тэдийг цуглуулчих юм бол тийм машин авч чадна гэдэг шиг тийм хэмжээний мөнгө цуглуулад тийм аз жаргалтай болно гэж байхгүй байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө ханамжтай болох тал дээр эртгэн суралцж байгаа нь бол айгүй зүгээр. Тэхгүй явсаар агаад одоо нөгөө мөнгөнд яг нөгөө боол болно гэж хэлээд байгаа чинь яг хөөцөлдөж дараагийн хэрэгцээ гарч ирэл одоо нэг гоё машин авлаа дахиад дараагийн Porsche харагдал Porsche-га авлаа Ferrari гоё харагдал Lamborghini гоё харагдал тэгээд ахаар ч одоо нөгөө тэр хүн чинь нас нь хүрэхгүй шүү дээ ер нь л одоо цааш улам л одоо хүсэл нэмэгдээд байх юм бол тэгэхээр нөгөө хөгшөрсөн өн ер нь бол айгүй харамсах болоо гэж боддог даа. Яг нөгөө өөрийнхөө хүснээр амьдраагүй. За янчка мөнгөтэй машинтай байж болно шүү дээ. Гэхдээ хажуугаар нөгөө нэг алхимичийн үлгэрийг би ярьсан шүү дээ нөгөө тос бариад алхдаг. Тэрнтэй адилхан яг тэр тосооч асахгүй ерөн дээр гоё юм их үзэх хэрэгтэй байхгүй. Машинаа ч аавна, хайртай хүмүүстэй цаг зав зарцуулна, өөрийнхөө дур хүсэл сонирхол юу юм тэрэн цаг зав зарцуулна. Тэгжиж яг нас урахтаа төхөөд тэ нас одоо явсан темир тэнхэг болсон гэдэг илүү сэтгэл ханамжтай байх болов гэж боддог. Одоо нөгөө Леонардо да Винчиг өгөөд нь шүү дээ. Одоо үр бүтээлтэй өдрийг өнгөрөөсөн бол ойрон сайхан амардаг. Одоо амьдралыг бас одоо үр бүтээлтэй өнгөрөөсөн бол үхтэй тайван одоо нойрсдаг гэдэг. Тэгэхээр яг тэрэн шиг тийм одоо сэтгэл ханамжтай байж болохоор байхгүй яг өөрийнхөө потенциал дээр төвлөрөх юм бол тий нөгөө хүрэх зүйлээ ингээд зорих зүйл нь байгаа. Тэгсэн хэрнээ зүгээр тэр хүрэх одоо үйл явцаа илүү юу гэх сэтгэл хангалуун өрнүүлэх нь айгүй чухал болчиход байгаа байхгүй. Тий Диогон ч бас өөрөө нөгөө өмнө нь айгүй баян байсан билээ шүү дээ. Ер нь айгүй нэлээд баян хүн байжгаад мөрөдөд тоглоод жилүүдээ бүр ингээд ядуурцсан. Тэгээ яг тэр хүн болохоор нөгөө мөнгө бол бүх зүйлийг яг шийддэггүй яг бүх юмний одоо үнд зүйл биш юм байна гэдгийг яг өөрөө биеэрээ мэдэрсэн хүн байсан болохоор бас яг юм сэтгэл одоо өөрийнхөө байгаа амьдралтаа сэтгэл хангалуун байхад нас нэлийн тусалсан байх. Тэр өмнөх амьдралынхаа туршлаганаас. Тийм мөнгө бол одоо яг эдийн санхүүгийн одоо хангалуун байдал бол яг сэтгэл ханамжтай сэтгэл хангалуун аз жаргалтай байхад бол хүрэхэд нөлөөлөх зарим зүйлсийн л нэг шүү дээ тийм. Тэгэхээр яг тэр бол одоо голлох хүчин зүйл юм шиг харах нь бол яг бид нарыг сохолж байгаа байхгүй. Одоо нөгөө буруу зүгт заагаад явуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр нөгөө хүсэл гэдэг ч өөрөө нэг юм хязгаарч хязгааргүй яваал энэ одоо хүний шунал хязгааргүй гэл одоо бид нар чи маш их ярьдаг шүү дээ. Тэгсэрний тэрийг амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо нөгөө нэг доогн зинжи гэдэг зин одоо мастерыг өгдөг шүү дээ. Чи үннийг одоо байгаа газраас олохгүй юм бол өөр хаанаас олно гэж найдаа вэ гэд. Тэгэхээр чин одоо аз жаргалын тал дээр бас яг адилхан байхгүй. Одоо чи байгаа юм дээрээс ханамж авахгүй юм бол өөр яг юунд хүрэхээрээ чи аз жаргалтай болно гэж боддог. Тэгэхээр яг маргааш одоо цалингаа авахаараа ч юм уу, цалингаа нэмүүлэхээрээ ч юм уу, эсвэл одоо бизнестэй болоод саятан болохоороо ч юм уу, долларын саятан болохоороо ч юм уу, жаргалтай байна гэж бодож байгаа бол одоо өөрийгөө орж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө талархал гэдгийг өнөөдөр яг энэ дээр яриад байгаа нь талархаж сурах юм бол одоо өнөөдөр байгаа зүйлүүдээс аз жаргал аваад эхэлнэ гэсэн үг байхгүй. Одоо яг бид нөгөө мөнгө одоо ингээд ямар нэгэн крипто валютад мөнгө байрлуулсан байлаа гэж бодъё. Тэр өсгөд ингээд бидний мөнгө үржигдчихлээ гэж бодъё. Энд чинь бас ингээд нэг юм яваад байна шүү дээ. Тэрэн шиг одоо аз жаргал ч гэсэн яг бид нар яг ингээд төгрөг доллараар ч юм уу одоо хэмжиж чадахгүй ч гэсэн эн чинь бас тоотой хязгаартай байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд зүгээр одоо энэ байлгаж яхаар талархчих юм одоо талархчих ивэл одоо илүү одоо аз жаргал гэдэг сэтгэл ханамж гэдэг зүйлүүд чинь өсөж байна. За тэгээд энэ тал дээр бол яг яаж нөлөөлөд байгаа гэдэг талаар бас судалгаанууд байгаа. Тэднийг бас ер нь дурдхан зүйтэй болов гэж бодож байна. За тэгэхээр нөгөө нэг happier people гэдэг судалгаа байгаа. Төсөл байгаа. Happier human гэдэг 2018 оны нэг юм төслийн маш олон судалгаа хийгдсэн байгаа. Тэгэнгүүт энэ дээр болохоор нэг онцлог штэ юм. Сэтгэл зүйн талаар бол бид нэр угаасаа ярьж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн тал дээр бас одоо биеийн эрүүл мэндийн тал дээр талархал тусалдаг гэж байгаа байхгүй. За 56 хүнийг одоо хамруулсан юм судалгаа хийсэн байгаа. Туршилт маягийн те. Тэгэнгүүт талархлаар одоо орой болгоо ингэж талархаад байсан хүмүүсийн хүмүүс тэр хүмүүсийн бүлэг нь болохоор 30 шөндөө 30 минут юм уу тэрнээс илүүгээр одоо бусдаас одоо сайн амарч исэн гэж байгаа байхгүй.
Нөгөө хяналтын бүлэг болохоор ер нь бол тийм илүү юу байхгүй. Яг хяналтын бүлэг гэдэг чинь ер нь бол яг нөгөө туршилтанд аливаа хүмүүсийг оруулаад хоёр хуваадаг байхгүй. Туршилтын бүлэг нөгөөдг нь болохоор хяналтын бүлэг гэдэг. Тэнгүүд хяналтын бүлэг гэдэгт нь болохоор ямар нэг нөлөө хийхгүй яг байдгаар нөрөгчнө. Тэнгүүд нөгөөдгөн дээр нь болохоор туршилт хийгээд тэгээд одоо энэ хоёрыг хооронд харьцуулаад ийм ялгаа гарч ий гэж харуулдаг байхгүй. Тэнгүүд болохоор туршилтанд орсон хүмүүс нь 30 минут юм уу тэрнээс илүүгээр амарсан гэж байна. Тэнгүүд нойр гэдэг чинь одоо ямар чухал зүйл лээ те. За одоо сэтгэл зүйн хувьд тэгээд тархины гэмтэл нойр одоо муу байх нь тархийг гэмтээдэг гэж байгаа байхгүй. Одоо эдисийн хувьд те. Тэгэхэр чинь энэ бол шууд эрүүл мэндтэй холбоотой. За тэгээд талархал одоо нөгөө хорт хавдар болон нөгөө дохын үед сэтгэл санаа нь өөдрөг хайгуу чухал гэдэг гэж байгаа байхгүй юм чинэр. Тэгээд нөгөө би өмнө бас нэг Дойл Бронсны чиг ярьжсэн шүү дээ. Нөгөө покерч нэг юм хөгшөөгөө. Тэр хүн нөгөө хорт хавдартайгаа ойлгоцсон залуу да. Тэгээ ер нь бол үхэн гэдэг. Тэгээ 2 3 имлэг тэр ер нь л тэгсэн. Тэгээ ер нь л одоо үхэн гэдэг. Тэгээ угаасаа мань хүн зүгээр л за одоо амьдралынхаа сүүлийн өдрийг ингэж гүнж гутарч өнгөрөөхгүй гэдэг. Тэгээ покер тоглох айгуу дуртай. Энд очиж тоглолт. Яг одоо шиг юм нэг онлайн казино ч юм уу казино байгаагүй зүгээр л яг хүмүүстэй цуглаж тоглолдог байсан. Тэгээ ер нь айгуу ханамжтай ингээл тайван өөрийнхөө хүснээр амьдарч хагаад тэгээ нэг одоо нөгөө өвчнөө үзүүлэх гээд очсон чинь зүгээр болцсон байна гэдэг. Тэгэхээр гайхаад бүр нөгөө хотын төвийн лаг эмнэлгүүд дээр очиж л тээ. Тэгсэн чинь бас зүгээр болцсон гэдэг. Тэгсэн чинь нөгөө хорт тавдар нь одоо байхгүй. Тэгээд яг тэр одоо яг нас барсыг мэдэхгүй байна бол маш хөгшин тийм одоо таяг тулж явдаг тийм хүн болтлоо амьдэрсэн байгаа байхгүй хорт тавдартай байсан юм нэ. Тэгэхээр яг тэр сэтгэл зүйн ингээд ийм эерэг байдал нас айгуу чухал. За тэгээд энэс гадна ерөнхийдөө хосын одоо харилцаан дээр талархах одоо нөгөө хостой талархна гэдэг нь бас айгүй чухал гэдгийг одоо энэ Алгорын одоо энэ 2000 Алгор болон түүний нөхдийн хамтарсан энэ 2010 оны судалгаан дээрээс харж болж байна л да. Яг нь it all Алгор ямар нэгэн судалгаа манайхан уншихад нэг араас нь it all гэсэн байвал тэр одоо нөгөө тэр хүн ба тэрний нөхөд гэсэн утгатай үг гэдэг байхгүй. It all-я гэдэг. Бусдна гэсэн үг. За тэнгууд энэ дэр 67 хамтран амьдарч тийм үү одоо heterosexual хосуудыг оролцуулсан байна л да. За heterosexual гэдэг нь яг мэдгүй хүмүүст хэлэхэд эсрэг хүсээ сонирхдаг хүмүүстэй одоо gay ижил үст биш гэсэн үг. За тэнгууд орой бүр талархлын одоо би дасгал хийх одоо даалгавар өгсөн байгаа юм л да. За тэгээд энэ ямар дасгал байх вэ гэхээр нөгөө хүнийхээ одоо хийсэн тийм таатай үйлдэлийг сэтгэл гаргасан үйлдэлийг бодно. За тэгээд тэрэнд нь яаж хариулснаа бодно. За өөрөө ямар сэтгэл гаргасан үйлдэл хийсэн тэгээд тэрэнд нөгөө яаж хариулснаа бодно. Ингээ ингэж одоо дасгал хийлгээд ээж л те. Тэгээд 2-7 хоногийн турш бичээд тэгээд үзэхэд болохоор ер нь бол одоо би ингэж биенийхээ талархлын тухай талархаад яваад байхаар сүүлдээ одоо ингэ тийм байна. Биенийхээ давуу талуудыг илүү олж хардаг, тэрэн дээр илүү төвлөрдөг болдог. Тэрнээс гадна нөгөө хүнийхээ хүсэл хэрэгцээг илүү анхаарч тэрэн дээр төвлөрөхөд одоо төвлөрөх байдал нэмэгдэжсэн гэж байгаа юм л да. Гэхдээ яг нэг онцлогтой юм болохоор бас нөгөө хүнийхээ одоо хандлагын тал дээр аюу тийм гомдолтой, нэхэлтэй одоо мэдрэмжтэй байдаг бол энэ бүр сөргөөр нөлөөлж байна гэж байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол одоо бас аль болох эерэг талуудыг нь харах хэрэгтэй. Энэ талаар бол би бас өмнө уншиж лээсэн л та. Сөрөг тал дээр нь төвлөрөд хахаар тэр нь илүү нэмэгдээд идэг. Эерэг тал дээр нь төвлөрөхөр тэр нь илүү анзаардаг гэж байгаа юм. За энтэй би бас яг нэг төс дээр хүү судалгаа уншсан байна. Энэ болохоор нөгөө нэг Калифорни их сургуулийн судлаач Роберт Иммонс болон Майамигийн их сургуулийн доктор Майкл Маклунаар юм хамтарсан юм судалгаа юм л да. Ерөнхийдөө бол хүмүүсийн 3 бүлэгт хуваасан. Тэгээд 17 хоногийн туршийн нөгөө судалгаа нь бол үргэлжилсэн. Тэгээд 7 хоногийн турш нэг нь даалгаврыг биелүүлсэн. Тэгээд эхний бүлэг нь болохоор яг нөгөө 7 хоног бүр яг өөрийнхөө амьдралд одоо тэр талархаж байгаа зүйл болгоно бичээд яваад байна. Хоёрдугаар бүлэг нь болохоор яг ингээд одоо тэр 7 хоногийн турш ингээд өөр тохиолдсон тэр сөрөг зүйлсээ ингэж бичиж яваад байна. Тэгээ 3 дугаар бүлэг нь болохоор 7 хоногийн турш яг нөгөө зүгээр л тэр болсон үйл явдал процессыг зүгээр л бичиж яваад байна. Тэгсэн чинь яг энэ зүгээр яг 17 хоногийн турш яг энэ талархлын талаар одоо бичсэн энэ хүмүүсийнх нь болохоор хүмүүс нь бүр амьдралдаа илүү сэтгэл хангалуун тийм өөдрөг одоо итгэл үнэмшилтэй тэгэл өөрийнхөө одоо байгаа зүйлдээ хангалуун яг тийм болцсон гэж тийм үр дүн гарсан байлээ. Тэр бүлэгтэн тий. Ахаа тий. Тэр нөгөө нэг сөрөгийн бичээдээс хүмүүст нь бүр дорн болсон баг тий. Ахаа тий. Тэгэхээр ер нь бол яг эерэг зүйл төвлөрхийн ач тус бас энэ дээр бас харагдаж байгаа байхгүй юу?
Тийм шүү дээ тий. Одоо яг нэг юм ер нь айгүй тийм осолд орсны дараа нэг айгүй хүмүүс мэдэрдэг гэж байгаа байхгүй. Би ч гэсэн өөрөө яг санаж илэн л яг ингээд үхэлтэд тулсан тийм nerded experience гэдэг чинь яг үхэлтэд тулсан тийм мөчүүдийн дараа яг ингээд амьдралыг амар таашаад өөрчилдөг байхгүй. Чаас тийжсэн. Тий. Бүр ямар азар л гэж бодд юм л шүү дээ. Яа сонсоо л та. Гэхдээ энэ амар жижигхэн юм шиг мөрчлөө надад амар юу заяа. Би ингээд нөгөө байрны ингээд доогоор ингээд гарчихсан байхгүй юу. Тэгсэн чи бүр яг ингээд миний ингээд яг энэ мөрийг нөгөө ингээд шүргээл архины шил ингээд дотроо ингээд юмтай арх юм уу усээс юм уу бүү мэт заяа. Нэг юм том шил зүгээр ингээд мөр шүргээл ингээд унсан. Тэгээ би бүр тэр үед чинь шоконд орчих. Зүгээр эн чи толгой дээр яваад унсан байсан бол зүгээр би тэр үед имлэг ч юм уу тий. Эсвэл өөр гэмтээд өөр газарч байж гсэн юм билүү гэл. Янз бүрийн бодоо ёо бүр ямар азтай юм бэ бил гэж боддсон юм билээ. Зүгээр л баг ээж ааваа хайртай шүү гэх нь хотлог болт юм биш угаасаа. Яг ингээл нэг юм хүмүүсийг яриг сонсохоор ингээл осолд орсныхаа дараа л ингээл амар их юм анзаардаг гэж байгаа юм. Хүүш тэр минь байна, хүүхдүүдэд барьж авч юмсэл тэр минь байна, энэ минь байна ингээл бүх юм аймаг гоёрдал. Би ч гэсэн санаж байна ингээд яг үххээ шахсны дараа ингээд зүгээр ердийн өвс хүртэл ингээд амар гоё ногоо харагдал. Ийм бүрхэг тэнгэр хүртэл бүр ямар гоё санагддсан бэ? Бүр ингээд цээж дүр аим салмаар санагдал. Яг тэр нөгөө нэг тэр дараах мэдрэмж чинь аюу тийм одоо гоё гэдгийг харуулж байгаа байхгүй. Бид нэр яагаад гэвэл яг алдхаа шахацсан учраас яг алдах гэж байгаа тэр үедээ бас тэднийг ингээд мэдэрсэн байж тээ. Тийм бүгд байхгүй гэж бодсон. Тэгээд буцаад яг бэлэг шиг шинээр өгөгдөж байгаа байхгүй. Тэгвэл ёо ямар гоё юм эднэр чинь ингээд бүгдэнд нь баярлал. Тэгээд танд юу болсныг мэдмээр байгаа. Энийг бол яг ярьжсэн шүү дээ би нөгөө. Ер нь би ч бас хит удаа өөхөхөө шахажсэн юм аа. Хүүхэд байхад нэг удаа голын усанд бөөнөрөж юу. Тэгэхэд яг тэгээд аав ээжийн найз нар ингээд бөөнөрөө цуглараад амарч ирсэн. Тэгээд хийлдэг заваар зугаалж явж байгаад яг тэр нэг юм мод унтсан байсан юм аа голын хөвөрөө. Тэгээд яг тэр нэг мод яагаад ч юм надад амар муухай харагдаа. Тэр мод гэж би хилээдсэн байхгүй томчуудад. Ерөөсөө тоодох хүн байдгүй. Тэгээд нөгөөдөл чи инээж өхрөлтөл яваад идэг. Тэгээд тэр модыг хараал гэд би хэлээд идэг. Тэрээс тоодох юм. Тэгсэн чи яг нөгөөх нь явсаар гал нөгөө модонд очил зогтчих жоох. Тэгэл миний харж санаж урлахаар дээр ингээл нар тусаал. Нарны яг ингээл доороос миний хажууд нөгөөдг нь хатгцсан болохоор ингээд тэр хийлдэг завчин тал талаараа ингээд хийтэй байдаг. Бүхэлдээ нэг хийтэй биш. Тэгвэл миний тал нь хийгүй болчингууд нөгөөдөлд байсан хүмүүс миний дээрээс унаал. Яг ингээл нар тэгээ баахан хар хүмүүс ингээд дээрээс унж байгаа байхгүй ойрлолтол. Тэгэл би яг цохиулсан юм шиг айгу манараал ингээд санаад миний санаж байгаа ингээд юм усны ёроолд ингээд юм одоо бодоход нэг амар гүн ус биш л дээ. Гэхдээ яг би 12 настай байсан болохоор тэр надад толгооноос бол хамаагүй дээш байсан. Тэгээ сэлж чадахгүй. Тэгсэн чинь ингээд доод хэсгээр ингээд юм харанхуу хөх. Тэгээ дээшигээ ингээд юм гэрэлтэй ингээд хөх. Тэгээд юм ногоон, тэгээд юм цагаан, тэгээ нар тусаад бүр ингээд ямар үсгэлэнтэй юм бэ гэж би яг хараад ичсэн санаад байдаг байхгүй. Тэр голд тэр ингээд живж байгаа юм тэр юм ухаарахгүй. Тэг бидсэн чи яг ингээл толгоор нэг юм цогцсон. Би одоо юу гэдгийг нэрсээ бодоод болдгоо. Толгоор нэг юм цохол өнгөрсөн байхгүй. Тэг би загаас гэж бодоод байсан. Одоо бодоод хаад юу гэж загаас байтал хүний толгойг мөргөл явах үү гэж бодоод байгаа юм. Тэгээд нэг юм явуулчод толгоор цогчоол явцсан. Тэгсэн чинь би яг гэнт ингээл ухаан орж байгаа байхгүй. Тэгэл дээшээгээ тэмүүлээл ингээл гарсан чинь нэг том хүн тийчилж байгаа миний цээж рүү шилждэг байхгүй. Арай гэж завнаас барьж авсан чинь. Тэгсэн чинь би ингээд дахиад доош унж байгаа. Тэгэл яна одоо ингээд л одоо өөх юм байна. Яг ингээд өөхт юм байна гэж юу нэг бодд. Яг нь л тэгж бодд. Яг өөхөлтэй талаараа. Ямар сонио өөхлөр өгчөөл гэж бодд. Тэгсэн чинь яг ингээд дахиад нөгөөдөг чинь ингээд одоо нэг арай гэж дээшээ тэмүүлээ гарсан чинь бас яаж байгаа дахиад ивчдэг байхгүй сэлж чадахгүй бол айгүй хэцүү. Тэгээ ер нь бол усанд ингээд уушиг руу ч ус ороод ахарх амар паниктдаг байхгүй. Тэр явдал бол ингээд хэдэн минут л явдал шиг санагдаж байгаа. Тэгэхээр одоо бодоход бол зөвхөн хэдэн секундын л үуч таарна. Тэгсэн чинь яг нэг хүн намайг ингээд татж гаргаж авсан л да уснээс татаад. Тэгээд нөгөө тэр ер нь бол тухайн үед манаач байсан. Тэгээд хэдхэн жилийн дараа айгүй том бизнесийн захирал мөрөлцсөн явж байсан. Тэгээд тэр хүн бас айгүй ерөөлтэй. Тэнгүүд нөгөө намайг шууд татаж гаргаж ирээд тэгээ би эндээс аврагцсан. Тэгэл яг ингээд тэрнээс хойш ингээд юм жоохон хүүхд хэрнээ ингээд яг амьдрал ямар одоо тэгээ яг амар шоконд орсон л айгүй гутарсан тэр хүүхд өгцөн байхгүй бас нэг жоохон хүүхд. Тэгээд яг айгүй хэцүүсэн. Гэтэ яг ингээд нэг юм амьдрал амар утгатайг ойлгоод тэгээ сүүлд ингээд нөгөө манай найз ингээд нас орчиж байгаа байхгүй. Тэнгүүд яг хажууд ингээд байнга ингээд одоо жив тохор ингээд яриад байж байгаа шиг ингээд хамт яриад тоглоал байж байгаа гэсэн. Тим найз гинт ингээд байхгүй болчих болт юм байна гэдэг миний талаар ер нь хөгшин хүмүүс нас ордог гэдэг ч боддог байсан ч юм уу. Тэнгүүд би ч гэсэн өгөж болох юм байна. Энэ амьдрал чинь мөх биш юм байна гэж бодонгууд яг тухайн үед би айгу тийм
тийм бүтэхгүй юу руу хүүхдүүдэд нийлдэг гэсэн. Тэгэл ер нь айгүй ууд одоо нөгөө архимэр хууж үздэг. За 10 дугаар ангийн хүүхд шүү дээ. Тэгэл 50 хүн татаж үзсэн. Тэгэл энэ тэнд очиж одоо хийн ер нь айгүй тийм бүтэхгүй үтэй. Тэгэл энэ тэнд авч амар гэсэн нэг юм сакс макс тоглоно ингээл ер нь айгүй тийм хөлбөм бүгд. Ер нь нэг тийм ингээл нэг юм ингээл өөрийгөө зугаацуулсан л юм хийгээл явж идэг гэсэн баг. Тэгсэн чи яг тэр нэг юм мэдрэмжээс хойш ингээд найз яг би 2 хоног хөвцөн санд юм ерөөсөө юу ч хийхгүй. Тэгээд тэр 2 хоног бол тийм урт байгаагүй зүгээр ингээл юм бодож эргцүүлж яхад 2 хоног өнгөрцөн. Тэгээ яг одоо санахад юу хоол идсэн юм уу яасан юм мэдгүй. Тэгээ ямар ч зүйл хөвтөлсэн санаад байд. Тэгсэн чинь тэрнээс хойш би ингээд миний сонирхлууд бүх юм шалгууралцсан. Ингээл одоо илүү утга учиртай юм хийх гэж үзэх хэрэгтэй юм байна. Тэгээ манай найз зөвхөн хоёуланд нь сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байсан. Тэгээ хинээс авахаа мэддэггүй байсан. Тэгээ яг одоо би чинь кинонд найруулагч болоо л тэ амарлаг найруулагч болно гэж боддог байж байгаа л. Тэнгүү тэр мөр бүгд болчихж байгаа юм чинь. Тэгэл за ер нь ингээл юм жоохон утга учиртай хүмүүст хэрэгтэй юм их хэрэгтэй байна. Тэгээ одоо би надад тэхнийг туслах хэрэгтэй байсан. Одоо би тэрийг өөрөө битгүүл тусалдаг хүн болвол яа гэж тэр өнцгөөс бодох тийм юм. Тэгээ бодлого төрж ирэх ч юм уу те. Тэгэл явсараа л одоо яг эрүүхэн даалгавч гэдэг чинь одоо ингэ сэтгэл зүйч болсон байж байгаа. Тэгэхээр тэр үхлийн дараах мэдрэмж гэдэг чинь биднэрт ингэж амар одоо ач холбогдол мэдрүүлдэг. Тэр бас хаднаас унахад ч юм уу дараа нь ингээл байгаль ямар гоё юм бэ, ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж бодож байгаа юм чи. Тэгэл яг бид нэр заавалч хүнийг тийм одоо үхчихэж эсвэл тэрийг алдчихж мэдрэх хаалбгүй. Тэр нь бол оройтцсан байж тээ тэр алдсан эсвэл одоо үхсэн байх юм бол тэр нэг Soul гэдэг анимашныг үзчихсэн байхгүй юу. Тэгсэн чи бүр тэн дээр ингээд амьдралынхаа хорон бүрийг ингээд хайрлах яг тэр утга учирын тухай гарч байгаа ингээд хүмүүс ингээд ажил төрөл инээ тэрэ гэж явсаар байгаад одоо юу хийн алхагчин ямар гоё юм бэ те зүгээр нь салхилагч ямар гоё юм бэ тэр салхинд ингээд мод найгаж байгаа нь ямар гоё юм бэ тэгэл шууж ирж байгаа ч ямар гоё юм бэ те эдгээр зүйлсүүдийг ингээд анзаарахаас хөөгүй ингээд бэж идэг тэг яг тэр канонд дэр болохоор зүгээр л тэр ингээд бүх зүйлийг яг ингээд одоо бүр ингээд анзаараад ингээд биеэрээ мэдрээд тэр таашааж байгаа талаар гарч байгаа байхгүй юу. Тэгээс тэр киног үзсний дараа бас айгүй их юм бодогдсон надад бүр нэрэн л анзаардаг билүү те иймэрхүү юмнуудыг харин гэж бодогдсон. Тэгэл бид нэг заавалчгүй нэг юм хөгшрөөлд төртэй гарч иж жаргах юм шиг ингээл боддог хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүмүүс байдаг байхгүй юу. За нэг сайхан төртэй гарч авал хүүхдүүд тусдаа гаргаж авал жаргана да гэж яриад. Нөө штэ одоо л олж чадахгүй л маргааш олж чадахгүй штэ. Яг адилхан байхгүй. Тэгэхээр одоо нөгөө ер нь бол яг талархаж сурахын давуу талыг яг онцлж хэлэх гээд байгаа нь одоо байгаа юм да эртхийн ингээд аз жаргал аваад эхэлчихээл гэсэн санаатай. Ер нь бол өнөөдрийн подкастын гол санаа нь бол тэгтээ яг нэг ийм аргумент гарч иж магадгүй. Одоо өдөр тутмын амьдралд бид нэр талархаад эхлэе л да. За одоо ингээд сонгуулийн одоо үр дүнд хангалтгүй байна гэдэг ч юм уу. Одоо маш одоо стресс их байна шүү дээ бензин үүсгэж байна гэдэг ч юм уу. Тэгэнгүүт одоо бид нар ингээд сайн юмнууд дээр төвлөрөөд талархаад байхаар одоо тэр сөрөг юмнуудыг анзаархаа болоод тийм мангуу юм шиг те бүх юм ингээд талархсан тийм болчих юм уу гэдэг аргумент гарч ирж магадгүй. Тэгэхдээ бид нар бол яг нөгөө хүний хөдөлгөөрийг бол мэдж байгаа шүү дээ хүнийг юугаар хөдлөгдөхийг. Нэг бол таашаал, нэг бол зовлонгоор нь. За тэгэхээр бид нар яг зовлонгийн энэ хөдөлгөөрөнд хит төвлөрч амьдраад байгаа байхгүй юу? Заавалчгүй одоо зовлон өрөнд орж иж одоо лизингийн мөнгө тулж иж одоо тэрийг өгдөг. Бидалтны цаг тулж иж бидалтаа хийдэг ч юм уу те. Тэгэхээр яг нөгөө шагналын зарчим руу илүү орж амьдрч болно талархангаа. За тэгэхээр одоо юм болгон талархаад гарч ин тэр мотивацгүй болчих юм биш үү гэж байгаа шүү дээ. Гэхдээ үгүй. Одоо сөрөг мотивац нь л байхгүй болно. Эрэг мотивац руу илүү одоо сурах юм бол сэтгэл зүйн хувьд эрүүл байх болно. Сэтгэл зүй бие махбод ир чинь дахин хийлийн хамааралтай тий. Тэгэхээр одоо ингэж төвлөрч сурах нь бол чухал. Одоо нэг өмнөх яг дугаар дээр ярьсан. Гэхдээ бас сонсоог хүмүүс зөрүүлээд ярихад нөгөө яг харахны хоёр жишээ байгаа байхгүй. Нэг нь одоо альва нэгэн үйлдэлийг хийхэд цаанаас нь хоол өгдөг болохоор одоо өгөөд ангууд сүултээ тэр үйлдэл одоо хийхээр одоо тэр уцыг дажлахаар хоол өгөөд байгаа мэн гэж ойлгонгуудаа уцыг дажлаад хоол авдаг болчдөг тийм. Тэр шиг нүүдх нь болохоор төмрөн тором тог зохиод ахаар сандарж байгаа тэр уцыг зуучгаар тог зохио болчдөг. Тэгээ олон дахинд автдаг дангууд. Гэхдээ тэр нь илүү хурдан сураад байгаа байхгүй. Тэр нь сөрөг одоо мэдрэмжийг. Тэгээд тэр хүмүүс бас яг адилхан сөрөг имийг илүү хүчтэй хүлээж аваад байдаг. Тэгэхээр яг нөгөө олон дахин зогсоор хагаад олон дахин тэрийг зууж тогийг унтраасаар хагаад энэ одоо ингэж унтраагаад байгаа юм гэж мэддэг болчих. Тэгэхээр бид нар яг одоо тэр заавалчгүй тогон цохиулж иж тэрийг зуудаг тийм одоо харахны адилаар амьдраад байгаа байхгүй үлгэрээр. Тэгэхээр ингээд заавалчгүй юм сөрөг мотивац байж иж ямар нэг юм одоо дайж төвхчиж ч юм уу те эсвэл одоо тэмцэж иж тэгдэг гэсэн одоо
буруу юм их зурсан байхгүй. Яг энэ бол талан штэ ердөө тэр хүний хөдөлгүүрийн. Нөгөө хөдөлгүүр нь болохоор таашаал. За одоо энийг хийснээрээ би юу хожиж болох юм гэдэг дээр илүү төвлөрдөг. Аливаа ямар нэгэн хийхийг хүссэн юм а хийснийхаа дараа өөрийгөө одоо дасгал хийснийхаа дараа шоколадаар шагнадаг ч юм уу. Энэ бол одоо нийтлэг арга штэ. Ингээ өөрийгөө ингэж шагнаж урамшуулж сурах юм бол одоо тэр сайн зүйлүүд дээр төвлөрч болно. Тэгэхээр талархдаг хүн бол тийм мотивацгүй хүн болно гэсэн үг биш байхгүй. Тэгээ уусаа нөгөө хүн чинь эерэг таашаал аваад ахаар чинь тэгэл тэрийг дахиж авмааргүй санагдахгүй шүү дээ тий. Байн байн л яг энэ мэдрэмжийн ингээл мэдрхийг хүсэж тагуусаа. Хамгийн гол нь тий яг тэгээ одоо бид нэр зүгээр яг анзаарах юм бол өдөр тутмын өндөө өөрсдөө нэг шагнаж чаддаг байхгүй. Тий шүү дээ. Тэгээ одоо яг энэ үйлдэл маань өөрөө шагнал, энэ дасгал маань өөрөө шагнал юм аа тий. Би өөрийгөө хөгжүүлж байгаа нь өөрөө шагнал юм аа. Подкаст хийж байгаа шагнал юм аа. гэж мэгэл тэгэхэр чин уул нь яг биеийг бол яг дасгал хийснийхэн дараа тэр чинь угсаа нөө ид урагдж байгаа болохоор одоо булчин хүчин дасгал хийх юм бол булчин идүүд урагдж байгаа шүү дээ. Тэгэхээр араас нь шагнаж таата мэдрэмжтэй холбоотой болох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг таата мэдрэмжтэй холбоотой болохгүй бол дасгал хийх гэдэг тэнгүүд энэ нөгөө нэг за өөртөө мэдрэмж гэдэг холбоос үүссэн болохоор хийхээс зайлсхийх гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн дасгал хийхдээ өөрийгөө заавал шагнаж явах хэрэгтэй. Тэгээ би булчингаа хөгжүүлээд гоё болж байгаа маань шагнал юм а гэвэл тэр бол хотлоо. Ягаад гэвэл яг ингээд бодит үр дүн харагдтал удаа шүү дээ. За яг ингээд үнэхээр би чинь гоё болоод харагдах юм бол тэр чинь бол жинхэнэ маш их одоо аз жаргалын гормон ялгаруулж байгаа. Тэрэндээ донд нь гэхдээ тэр болтлоо хаширахгүй тулд өөрийгөө шагнаж явах хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр болсон ч гэсэн юм шагнаж ивэл зүгээр тэрийг цааш нь үргэлжлүүлэх гэвэл. Тэгэхээр ингээд ийм юмыг одоо бид нэр хийхдээ заавал одоо сөрөг юм дэлгүү тулгуурлаж хийгээд байгаа байхгүй. Заавалчгүй цагийн тулгадаг нэг юм асуудалд орж иж заавал хийгээд байдаг. Тэгэхээр ер нь бол талархангаа бас хөгжиж болно л гэж хэлмээр. Тийм тэгээ нөгөө бас нэг дийлэнх анзаараад байдаг зүйлс нөгөө хүмүүс ингээд өөрийгөө ингээд бусад хүмүүстэй ингээд харьцуулаад одоо ингээд надад ингээд яг юм үнэтэй утас үнэтэй машин байхгүй одоо би зүгээр л юм байдаг л амьдралаараа амьдрэх юм чи юунд талархах юм гэж бодож байгаа хүмүүс угаасаа айгаа олон байгаа. Би одоо тэгэл байдаг л нэг сургууль те нэг зүгээр нэг өөрхөн дуртайч дургуйч мэрэгчлэр сурч байгаа юм чи одоо юунд талархах юм гэлээ. Тиймэрхүү хандлагатай хүмүүс айгаа олон байдаг байхгүй юу? Гэтэл яг эн чинь нөгөө эргээл нөгөө яг өөрхөн нөгөө сөрөг зүйл дээрээ төвлөрч байгаа болчих байхгүй юу? Яг үндэ бол те сургууль сураагүй маш олон хүүхдүүд байх чинь би энд их сургуульчлалтаа сурч штэ гэж бодож байгаа штэ тийм. Энэ итгэхт хүмүүс хүчил төрөгчгүй болж байна. Африкт хүүхдүүд хоолгүй байна тий. Тэгсэн чи бид нэр хоолндоо түлэгдэж. Тэгэхэр ч одоо яг талархах юм бол зөндөл байгаа байхгүй. Одоо ерөн зүгээр бодохоор бид нэр ингээд авч чадахгүй байгаа айгүйх байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ айгүйх бухимддаг. Гэтэ бодохоор яг зүгээр бид нэр усыг ингэж маш хямдхан авч уудаг. Тэгээд усаар дутдаг. Ханаас ч аваад уучч болдог. За хэр хөдөл биш бол. За агаараар бол хинээс ч гуйхгүйгээр ингээд тааваараа цээж дүр амьсгалж болдог. За тэр дундаа яг Монголын салхи бол маш сайхан одоо гадаад дотоод явж байгаа хүмүүс бол сайн мэдэн дээ. Монголын салхи бол маш гоё тийм чиглэг биш хуурай. Сайхан тийм тэнүү амьсгалагддаг тийм нэг сайхан салхи шүү дээ. Тэгэхээр яг энэ ингээд агаар за чиглэг оронд амьдарч гисэн ч гэсэн хүчил төрөчөөр амьдралж ил үнгүүл амьсгалж шүү дээ. Тэгэхээр бид нэр хэрвээ ингээд ийм одоо усан дотор ингээ ямар нэг амьтаа ингээ хоолоо хайж явж байгаа юм шиг хүчил төрөгч хайж явдаг байсан бол яг хоо. За нэг өнөөдрийн хүчил төрөгчнөөс маргааш хүчил төрөгч олох гэж тэгээ олохгүй бол үхдэг тийм амьдралаар амьдарч исэн бол яг хоо. За тийм амьдралаар амьдарч исэн бол нэрээ за дэлхийн хүчил төрөгчний одоо ингээд хэрэгцээг хангачвал за тэг хүн төрөлхтөнд нийлээд за одоо ингээд тэгээ тийм байжгаад за хүн төрөлхтөнд ямар нэгэн хайх шаардлагагүйгээр байгаа газараас шууд амьсгалдаг болгочлаа гэж бодъё. Тэгвэл хүмүүс ямар их баярлах вэ? Ямар их тэрэндээ талархах вэ? Гэтэл бид нэр зүгээр л төрхөөсөө л өнгөө амьсгалдаг байсан, өнгөө ус уудаг байсан. Гэтэл яг эндээ бол нэгтэй. Яг усуул жоохон төлбөртэй баг. Гэхдээ эндээ нэг тийм талархдаггүй. Ерөөсөө хинж тэрийг бол анзаардаг. Угаасаа л байх л хэвээр юм шүү дээ. Тэгэхээр бидний яг сэтгэхүй алдаа нэг нөхгүй. Нэг өөрсдөө нэг тийм угаасаа л авах хэвээр юм шиг гэж боддог. Яг одоо яг та нар зөв хүнд юм өгснөө бодод үз. Хүнд юм өгөхөр ингээд өө баярлалаа ямар гоё юм бэ гэж чин сэтгэлээсээ баярлж байгаа хүн ямар байдгүй. Зүгээр яг авах хэвээр юм шиг авч байгаа хүнд юм өгөх ямар байдгийг та нар бол мэдэх бах тий. Зүгээр автобусанд нөгөө нэг судал тавьж өгдөг тэр айгүй тэр гардаг шүү дээ. Нөгөө настай хүнд ингээд судал тавиад өгдөг тэр нөгөө баярлахаар тэр хүн өөртөө бас айгүй гоё мэдрэмж авдаг. Тэр хүнд ч гоё мэдрэмж өгчлөө өөртөө ч гоё болчлоо. Тэнгүүд нөгөө настай хүмүүс нэг амар тийм бараг загнангуу нэг юм албатай юм шиг суусанд ингээд ууралж байгаа тухай постууд би айгүй олон уншижсэн л та. Тэгвэл яг надад ч гэсэн тэр тохиолж ирсэн байхгүй. Энэ хүн зүгээр ягаад угаасаа л би судал тавьж өгнө. Гэтэ ягаад баярлаа гэж хэлж болохгүй. Тийм. Ер нь бол яг одоо настай хүмүүс хөгжлийн мэргэжилт хүмүүс судал тавьж өгөх судлууд чинь тусдаа байдаг шүү дээ. Эдгээр судал гэдэг шүү дээ. Тэгэхээр яг судал тавьж өгөх албатай бол биш байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс одоо яг илүү хүнлэг байхын тулд ч юм уу тэр хүний хөл гарыг бодсондоо ч юм уу судал тавьж өгч байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүн талархахгүй нэг тийм одоо яг
бараг загнангуу сууж байгаа тэр хүнд одоо дахиад өөх тийм урамыг байхгүй болгож байгаа байхгүй. Тийм. Баярлаагаа хэлжүүл ядаж тэгээд дараа нь автобусанд орохдоо угаасаа ингээл баярлан талархснаа хэлээд ядчихдээ юм чам. Тэглээ өгчүүл гэж бодсон шүү. Тийм гой санагдал тэгвэ штэ. Тэгэнгүүт яг тэр хүн ганцаараа тийм муухай зан гаргаснаас болоод одоо муухай ч юм уу тийм хогийн зан гаргаснаас болоод бусад хөгччүүд баг бүгд тийм юм шиг ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр сайхан юм өнөр зөндөөлөө шүү дээ. Тэнгүүд яг одоо ердийн өөрөө дэмий өг юм биш ч гэсэн жишээн дээр зөв хүнд ингээд юм өгөхөөр ингээд за гэх нэг юм тавьчих гэдэг ч үгүй нэг юм авах хэвээр ма авч байгаа юм шиг зантай хүнд хандахаар ер нь нэг тийм дахиж өгмөр санагддгүй шүү дээ. Тэгдэж шүү дээ. Тэгэхээр угаасаа нэг хүн ингээд өөрт нь айгу чин сэтгэлээ зориулаад ингээд цаг заваа гаргаад ингээд тусалж ах чам. За гэл. Харин тэгэхээр яг нэг хинд өгж байгаа бас чухал ахaltaа нөгөө твдэж яваа хүнд тэмнэр тусалсан одоо нөгөө тэнхлийн яваа тэмнэр тусланаас дээр гэдэг шиг тийм тэнхлийн яваа хүнд тэмнэр тусланаас твдэж байгаа хүнд тэмнэр тусал гэдэг шиг тийм тэгэхээр яг яаж хөдөл гэхдээ яг твдэж байгаа хэрнээ бас ингээд тэмнэр туслахад бас тэгээд нэг юм талархаж чаддгүй нэг авах хэвээр юм шиг хүмүүс байдаг байхгүй яг тийм нэг хүнээс л юм авч явах хэвээр юм шиг тийм арын шинтэй хүмүүст яг юм өгөх бол ерөөсөө тийм хүний одоо цаашдаа өгөх урамыг хугалдаг уул нь бид нар чинь ингээд яг нөгөө буддаагийн үг шүү дээ тийм нэг лаг ингээд тавьсан байж хад тэр лагнаас 1000 лаг асаахад тэр лагныг гэрэл бөхөхгүй гэд. Яг тэр лаг тунгаалгад тусаад тосгон гоож болохгүй шүү дээ. Зүгээр тавьсан байж байгаа дээрээс нэг аваад тахаар. Тэгэхээр яг ад жаргал бол тийм. Бид нэрийг бусдад ингээд юм сайхан энерги өгөөд гоё мэдрэмж өглөө одоо тий зүгээр магтаал өгөхөд бол надаас юм онохгүй шүү дээ тий. Зүгээр одоо яг бодит нүдэ олсон магтаал ч юм уу тий. Тэр хүнийг өргөн шүү дээ. Яг худлаа магтаад байгаа санагдвал муухай санагдах тий. Тэгэнгүүт энэ ингээд бид нар бусдаа өглөө гэд ордохгүй харин ингээд нөхцөл байдал улам сайжраад эргэн тойрны хүмүүс улам ингээд ханамжтай болно гэдэг чинь сайхан л үстэй. Гэтэл яг тийм байдлыг үүсэхгүй шууд ингээ хаагаад байгаа. Ийм байдал нь өөрөө бас яг ингээ цаашаа тэрийг тарахад саадуулж байгаа байхгүй. Талархдаг хүмүүс. Тэгэхээр яг энэ бол одоо сая хоёр хүний жишээн дээр ярьлаа шүү дээ. Нэг нь өгж байгаа, нөгөөд нь авч байгаа. Тэгвэл одоо яг өөр дээрээ бодоод үз. За та өөрөө өгөгч, тэгээд өөртөө өөрөө авагч. Тэнгүүд танд ингээ сайхан юм тохиолдлоо. За та өөртөө ингээ сайхан юм хийгээд өгчлөө. Тэнгүүд та өөртөө талархахгүй за эсвэл байгаа юмдаа хийж бүтээсэн юмдаа олж чадсан юмдаа талархахгүй байгаад байвал тэр чинь бас дараагийн удаа та нөгөө яоцгүй хүнд өгөхөд ямар байдаг вүлээ. Тэр шиг л байгаа байхгүй. Тэгэхээр яг та өөртөө юмар нэг юм хийж бүтээж өг. За одоо дасгалаа хийж өг, альва юмдаа хичээж өг. За өөрийнхөө одоо сонирхлыг хаанхудаа тоож үз. Тэ өөрийнхөө ямар хоббитэй ингэдгийг чагнаж үз. Тэгж одоо тэ өөртөө өглөг өг. Тэнгүүд яг тэрэндээ үнэхэр чин сэтгэлээсээ баярлж ивэл цаашдаа үргэлжлэх байхгүй юм чинь. Тэгээд ер нь бол талархал гэдэг зүйл бол аз жаргал, сэтгэл ханамж, тэгээд ийм баяр бахтал, тэгээд итгэл найдвар гэдэг мэдрэмжүүдтэй шууд корреляцтай байна гэж байгаа байхгүй. Төрний судалгаануудын нэг дээр. Тийм тэгээ угаасаа яг юм талархлын мэдрэмжийг хүний биед 15-аас 20 секундлыг үргэлжилдэг гинэ. Яг тэгж явах хугацаанд яг хүний нөгөө биер организмд стрессийг бууруулж ийн, тэгэл нөгөө юу гэдэлээ аз жаргалын гормонуудыг ялгаруулдаг. Тэгээ нөгөө зүрх судасны үйл ажиллагаа сайжруулдаг гэдэг бие организмын хувьд айгүй олон давуу талтай гэдээ бас тэгжсэн. Тэгэхээр бас ядаж тэгээ нэг өдөртөө нэг талархлын мэдрэмж аваад байвал бас эрүүл байх үндсэн ч байх юм билүү. Тийм ер нь яа миний туршлагаас харахад бас яг тэгээ бас түрүүний судалгаанууд дээрээс харж байгаа гэсэн. Тэгээ яг шүн унтахын өмнө бичих. За бичдэггүй мах толгойдоо бодоод өнгөрөх айгүй зүгээр юм бэл. Тэгээ заавалч түрүү хэлсэн шиг тэгээ мундаг юм байхаалгүй зүгээр л. За тэр хүн ингээд надад судал тавиад өгсөнд баярлалаа. За ингээд ажил дээр очсон чинь ажлын маань тэр их ч надад ингээд чихэр өгсөн тэрэнд баярлалаа гэдэг чинь зүгээр л юм жижигхэн зүйлүүд дээр тий. За миний ингээд курчиг өнөөдрийн цаг агаарт намайг үнэхээр дулаахан байлгаж чадлаа. Эндээ баярлалаа гэдэг ч юм. Тэгэхээр яг одоо энэ бол мангар сонсогдож магадгүй л угаасаа л байдаг юм шүү дээ. Угаасаа хүн болгонд л байгаа шүү гэж бодох юм бол өөрөө эргээд асуудалд оруулчих жоохгүй. Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн заавал том юм болохоор баярлдаг хүн одоо хаяал баярлна гэсэн үг. Харин жижиг сажиг бүх зүйл дээр баярлаа сурсан хүн бусдаас илүү аз жаргалтай байна гэсэн үг. Тийм угаасаа бид нэр бас түрүүний хэлсэнчлээ гэдэг тийм амьдралын тийм амар энгийн мөртлөө гоё зүйлийг ингээ зүгээр өнгөрөөчдөг. Тэгээл яг ийм гинтл амар том бүр ингээл амьдралд гинт сайхан юм тохиолдох юм шиг тэргээ хүлээгээл байдаг. Гэтэл яг ингээл өдөр тутамд яг тэр хүний анзаар гэдэг амьдралд сайн сайхан зүйлсүүд олон тохиолдож байгаа байхгүй. Тэр бүгдийгээ сэргэн санаад бичих нь гүйж чухал ач холбогдолтой. Ер нь бол одоо нэг энгийн зүйлд гайхамшиг оршдог гэдэг бол бүр маш үнэн үг гэж бол хараад байгаа. Одоо ингээл бидний бодлоор ингээл гайхамшиг гэдэг чинь тэг ингээл гинт ингээл сая долларын одоо суглаанд хожоол тэ одоо ээж аваагаа Хавай руу аялуулаад өөрөө Лас Вегаст нарыг хаалж явж ч юм уу тийм биш байгаа байхгүй. Зүгээр л годомжинд ургаж байгаа цэцгийг бодоод үз.
тэр цэцгийн EDC-г бодоод үз. Тэр өөрөө ингээд нарнаас яаж шимтгэж аваад байна. Одоо та хүүхдээ бодоод үз. Одоо бид нэр ингээд яг ээж аав нь секс хийгээд хүүхд одоо хийж байгаа юм шиг санагдаж байгаа л та. Гэхдээ яг тэр хүүхдийн одоо эргэтэн тогтолцоог та бүтээж байгаа юу үгүй шүү дээ. Тэр хүний одоо тэр амьсгалын тогтолцоо байна уу, одоо тэр эргэтнүүд байна уу, тэр одоо биеийг та боожуулж гин үгүй. Та зүгээр л одоо тэгээд явж байгаа. Таны бие ч гэсэн одоо тэр нүг дархлааны систем, таны биед гаднаас юм орчоод та тэрийг өөрөө ингэж ухамсартайгаа за тийшээ юмны тэдэн одоо дархлааны EDC явуулъя гэдэг ч юм уу тэгж шийдэхгүй байгаа шүү дээ. Энэ чинь бүгдийн цаанаас нь хийж байна. Тэгэхээр бүр энэ өөрөө бүр маш гайхалтай. Бидний хийсэн ямар ч бүтээлээс гайхалтай зүйлүүд бидний эргэн тойронд байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр эднийг харж өрнө биширдгүү. Зүгээр л байдаг юм биш тэгээ тий. Бид нар яг төрсэн магадлалаа бодоод үзье л да тий. 90 бэлгийн хитчнээ сая бэлгийн эсээс нэг нь одоо өндгийстэй нийлээд хүүхэд болж байна. Тийм шүү дээ. Одоо энэ аврал дээр амьдарч байгаа бүх хүн тийм азтай. За яг үнэхээр одоо хорвоо ертөнцийн тийм одоо яг нэг их тесрэлтийн онол гэдэг шиг тийм онлоор үүссэн бол дэлхийн ингэж одоо наранд сорогдоод орчихгүй нарнаас тэнэ докторгуугаар ингэж хэсэд явчихааргүй тийм яг ингэж төгс тогтно гэдэг маань өөрөө бас маш ховор магадлал байсан байхгүй. Бүр 101 гэдэг чинь маш одоо бага штэ тий 101 1% магадaltaй суглаанд хийж оролцохгүй штэ. Гэтэл энэ бүр юун 101 бүр хэдэн саяны нэг ч юм уу тий. Яг би бол яг тэр нарийн тоог мэдэхгүй. Гэхдээ бүр маш бага магадлалаар тогтсон байгаа байхгүй. Тэгэхээр бурхан биднийг бүтээсэн ч бай эсвэл одоо ингээд тийм одоо тэлэлтнээс үүссэн ч бай бид нар зүгээр л супер азтай байна гэж болох хэрэгтэй. Тэгээ эндээ баярлах хэрэгтэй. Тэгэхгүй бидний яг хараад байгаа үнэт зүйл болохоор гоё бие, гоё машин, гоё царай, одоо гоё статус гэдэг зүйлд нь төвлөрөд байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө дан ганц Facebook-ийн news feed гүйлгэж байгаад хүн депрессдэж болох байна гэж одоо хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Яагаад гэвэл одоо Facebook, Instagram одоо хүн сошиал медиан дээр нэг тийм одоо бааж байгаа зураг ч юм уу те эсвэл ингээд гарчаагүй хоолны одоо ширээгээ ч юм уу те эд дууссан ширээгээ ч юм уу зургийг тавьдаг шүү дээ. Зураг ингээ хамаг гайгүй юмнуудаа тавьдаг. За ингэчлээ тэгчлээ те. За тэр нь заавал гайхуулгач биш те бахархаж байгаа мараа ч юм уу тавьжиж болно шүү дээ. Тэнгүүд хүн ингэж Facebook гүйлгэж үзээд за одоо янчка бол одоо олон асуудалтай байгаа. За олон давуу талтай байгаа. Тэнгүүд ингээд давуу тал нь Facebook дээр байна. За тэгээ тэрийг харчлаа. За таашаа явж байгаад нарын ишгийн давуу талыг харчлаа. Нарын ишг бас сул тал нь харагдахгүй давуу тал харагдаад байгаа шүү дээ. За бадарлын давуу талыг харчлаа. Ингэж явсараад юу хүмүүс ч надаас бусдын баг юм гоё юм шүү гэж бодчихж байгаа юм. Яг тийм дүгнэлтэнд хүрэхгүй ч гэсэн ер нь бол тийм бодол суучж байгаа байхгүй цаана. Тэгэхээр яг тэд нар чинь бол үндэ тийм одоо жинхэнэ амьдрал биш гэдэг. Тийм ер нь бол одоо тэр хүний амьдралын зарим л хэсэг нь. Цаана одоо зөндөө асуудалтай талууд байж байгаа. Хичнээн гоё одоо та нарын влог үзэж байгаа хосууд чинь цаана хэрэлдээд ч юм уу таарахгүй ойлголцохгүй гомдж уйлж байгаа ч юм уу ч зөндөл байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийм юмнуудыг одоо хиймэл зүйлгэж харах хэрэгтэй. Ягаад гэвэл яг хиймэл ч гэх нь хаашийн. Ягаад гэвэл тэр хүнийг бүрэн төлөөлөхгүй зүйл байхгүй. Одоо тэр хүний одоо төлөөлөх зүйлүүдийн ердөө зарим хэсэг нь нийгэмд харуулж байгаа хэсэг нь л тэр гэж харах хэрэгтэй. Тэрнээс гадна түрүүний хэлсэн шиг тэр одоо хүүхэд төрж байгаа тэр одоо зүгээр ургаж байгаа цэцэг энэ цаг агаар энэ байгаль гэдэг чинь өөрөө бүр төгс биднэрт өгөгдсөн гэр орон гайхалтай зүйл байгаа байхгүй. Зүгээр л чоныг одоо ихтийг агнаад эхлэнгүүд одоо юу гараад эхэлдэг. Нөгөө шүлхийн өвчин гараад эхэлдэг. Яагаад тэгэхээр чон өөрөө байгалийн цэвэрлэгч юм тийм байл л да. Тэгэнгүүт ингээд хөгшин одоо зээрийн сүргийг хөнгөд хөгшин зээрүүд баригдаж үлддэг. Тэгээд тэднийг алж иддэг. За тэгж идэхэ болоод чон багасаад хүмүүс чоныг хит их алнаас болоод хөгшин зээрүүд өгөхэ болоод эхлэхээр өвчин тараагчд болчдөг. Цол өвчний өр болчдөг. Тэгээд нөгөө нэг бэлчээрээ одоо өвчлүүлээд тэгээд тэрийгэ дагаад юу гэдэг. Одоо нөгөө одоо тэжээвэр малууд те одоо айлын малууд одоо юу байдаг. Бас тэр өвчнийг авчдаг бэлчээрээс. Тэгэхээр ер нь бол ингээд байгаль дэлхий чинь өөрөө яг ийм гайхалтай тогтцтой тийм ийм бүх юм ийм гайхалтай байхад чинь бид нэр энд биш зүгээр яг тэр нэг одоо дулмаагийн одоо шинэ палажинд ч юм уу тархаж өнгөрнө гэдэг чинь амар харамсалтай байгаа сте тийм. Тэгэхээр яг юу сайхан бэ юу муухай вэ гэдгийг одоо яг бас үнэт зүйлээ бас анхаарах зөв л дөө. Хэрвээ нэг тийм одоо брендинг палач ч юм уу те брендинг цүнх таны одоо үнэт зүйл байх юм бол айгу сэтгэл ханамжтай байгаад хэцүү байгаа байхгүй. Ягаад гэвэл улирал болгон тэр чинь шинэ гарна. Тэгээд тэр чинь амар үнэтэй та өвчнөө ажиллаж ий тэрийг аавна. Тэгээд тэр чинь хизээж дуусахгүй дахин гараад байна. Тэгээд яг танаас илүү тэрийг илүү цүнх хэрэглэх хүн бол дэлхийн хаанигтай гараад ирэн та тэрийг хараад сэтгэл чинь ханамжтай байхгүй. Тэгэхээр яг үнэт зүйл гэдэг чинь өөрөө яг таашаал те өөр юмнаас одоо таашаал аваад сурчих юм бол арай өөр байх гэдэг байхгүй. Энгийн зүйлийг таашаагаа сурчвал те. Харин одоо нөгөө ногоон дээр ихийн домог дээр гардаг баха. Ингээд тамд очдог байхгүй.
Тэгсэн чинь ингээл нөгөө яг буддизмд ингээл халуун там, хүйтэн там гэж байдаг шүү дээ. Маш халуун там. За ингээд цэврүүтэн хүйтэн тал гэдэг лөө тий. Там гээл тий. Тэгэл халуунд ингээл амар нэцлаал тий. Дахин шараал, дахин идэгрээл ингээл ер нь амар тамыг үзчихэл тий. Тэгсэн чинь бас нэг там байжсэн гэж байгаа. Тэгээ тэр тамд нь болохоор ингээд үзсэн чинь дотор нь ингээ баахан хүмүүс байсан ингээ амар хөлсөглөн хүмүүс. Тэгэл ингээл тэр аваар үлсөөл ингээл хоол идэх гээл яваад байдаг. Тэгсэр нэг тэр хүн битүү хоол байна гинэ. Тэгэд идэх гэхээр нөгөө ингээд ам нь амар том. Тэгээ хоолоо ингээд зүүний сүүгч шиг нарийнхан байсан гинэ. Тэгэд нөгөө хоолоо залгиж чадахгүй тарчлаа л үлсөөд хайгаад яваад байдаг. Тийм хүмүүс байсан гинэ. Тэгсэн чинь дахиад нэг там ингээд олсон чинь тэр нь болохоор бас ингээд дахиад амар том амтай хүмүүс амар үлсөглөө. Тэгэл ингээл үлсөөл хоол идэх гээл тэр хүн тэгсэн дүүрэн хоол байсан гэж. Тэгсэн чи тэр хүмүүс болохоор ходоод нь хоол нь бас ингээд ер нь бол тийм нарийнхан биш. Ердийн ингээд залгиж болохоор хоолоод. Тэгсэн ер нь ингээд төгсгөлийн сүүн ингээд амар том. Эцсийн юм ингээд шууд гараал яваад байдаг. Тийм байсан ба. Тэгэхээр яг тэр бол одоо амар тамийн жишээ биш үү тий. Гэхдээ яг бидний одоо ингээд зүүрлэлээр үзэх юм бол одоо ингээд бид нар аз жаргал авч чадах юм зөндөө иргэн тойронд байгаа тийм. Зөндөө хоол байгаа тийм гэдэгтэй адилхан. Гэтэл бид нар тэрийг ингээд идж ууж ханахгүй тийм амьтд шиг одоо ингээд тэр таашаалуудаас ханаад ингээд илүү одоо тий илүү сүнслэг хэрэгцээ, илүү сэтгэл зүйн хэрэгцээ, илүү одоо нөгөө утга учиртай зүйл тэмүүлэхийн хооронд илүү ингээд материаллык зүйл, илүү одоо ингээд ийм өөрийнх нь эзэж хангахгүй тийм үнэт зүйлүүд рүү төвлөрөөд ахаар одоо яг тэр нөгөө нэг юм шиг байдалд бид нар өөрсдөө хүрчиж байгаа байхгүй юу. За яг бид нар гэхээр одоо би ч гэсэн одоо тийм байх гэдэг шүү дээ тий. Ер нь бол бидэрт бүгдэнд нь тийм одоо дутуу хэрэгцээ байдаг. Тэгээ бид нэр тэрийг нөхөх гэж ингэж явдаг. Тэгэхээр яг бас ингэ дахиад хэлээ те бид нэр төгс одоо хүний өнцгөөс ярих гаагүй. Биднэрт бас алдаа байна. Алдаанууд бол маш их байна. Тэр болгоны ойлголох, залруулах гэж хичээн гэж одоо амлдаг. Тэгэхээр тэр там гэдэг юм тамл гэх юм тамдаггүй бол тэр чинь өөрөө там биш үү гэд нөө данзаар авч байгаа үг байдаг шүү дээ те. Тэгэхээр ер нь бол там гэхээр заавал нэг тийм одоо доод ертөнцид очиод те галтай ч юм уу тийм биш. Бид нэр өөрсдөө амьдрал дээр тамыг бүтээж байгаа байхгүй. Хит их ингэ шунаглал, хит их тэрэндээ авч чадахгүй те одоо зовоод байгаа байхгүй хамгийн гол нь. Зүгээр ингэ яг тэрийг хүсэж байгаад ингэ авч чадахгүй бол тэрлээ заавал одоо баярлдаг бол зүгээр биш үү те. Тэнгүүд тэрийг ямар нэг юм хүсчээд авч чадахгүй те зовоод байгаа. Угсаа зовлонгийн үнц бол ер нь тэрлээ. Хүсэл байдаг. За ямар нэг юм хүсдэг те тэрүүгээр нь болохгүй бол тэгэл зовдөг. За одоо яг гадны нөлөөтэй бол яах гэж бодогдчихж магадгүй бас л адилхан. Зүгээр л 50 байхыг хүссэн. Тэгсэн чинь ингээд нэг хүн гайвчлаа тэгэл зовлон болчихж байгаа. Тэгэхээр бидний хүсэл өөрөө зовлонгийн шалтгаан болдог байхгүй. Тэр нэг хүслээ дарж амьдрах одоо нэг түлхүүрнэ гэх юм уу тий талархаж сурах юм. Тийм одоо яг нөгөө хамгийн гол нь хүсээд одоо авсан юмнаас чадахгүй байна гэдэг чинь тэр яг нөгөө нэг тамийн амьтд шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг юм идсэн болвол ямар нэг юм бэлэг авсан болвол тэрэндээ талархна гэдэг чинь өөрөө цадчихна гэсэн үг байхгүй. Бид нар одоо хоол идээд шууд одоо доошоо асгаад идэг бол хэцүү шүү дээ тий. Тэгэхээр бид нар хоол идээд ходоод маань тэрийг боловсруулад биднэрт хэмт хичээл өгдөг. Тэрэн шиг сэтгэл зүйн хувьд одоо бид нар ямар нэгэн сайхан үйл явдал боллоо тэрнээс таашаал аваад тэрнээсээ одоо түрүүний хэлсэн шиг одоо яг энэ маш олон судалгаанууд манайхан Google-ээс хагаад үзээрэй. Бит хоёрын дуртай зөндөө олон судалгаа байгаа. Маш олон судалгаа. Тэнгүүд энэ эерэг талуудыг бид нэр өөртөө авч болно. Болох байтал бид нэр зүгээр л асгах чаддаг байхгүй яг тэр тамийн амьтад шиг. Тэгэхээр энэ бол ер нь нөгөө яг Сисифусийн домог гэдэг нэг грекийн нэг тийм домог байдаг л да. Сисифус гэдэг аюу зэлтэй ам байж гинэ. Тэгээд мань хүн одоо Зевсийг бас хэд зэлдчихдэг байхгүй. Тэгээд энэ ер нь яасан аваа ингээд тэгээд мань хүнийг хэд шийтгдэг. Тэгсэн чинь шийтгэл нь болохоор нэг юм том бөөрөн хий чулууг уулны өөдөө түрэн заяа. Тэгээд арай гэж оргил дээр авчаар нөгөө чулууныг унцдаг. Тэгээд тэрийг дахиад ингээд оргил руу наваач тавина. Тэгээд дахиад ундаг. Тэгээд одоо болтол тэгдэг гэж байгаа байхгүй яг домогт өгөхснээр. Тэгэнгүүт тэр домог бас яг бидний амьдралтай адилхан. Хэрвээ яг нөгөө авж байгаа юмнасаа таашаал авч чадахгүй бол яг л тийм амьдралаар амьдарч байгаа гэсэн үг. Одоо энийг нөгөө нэг оршихуйн философи дээр аягүй жишээ болгож ярьдаг л да. Бидний амьдрал өөр юм утгагүй юм шүү гэд. Гэхдээ бид нар дэндээс утгыг өөрсдөө бүтээдэг нөгөө Виктор Франклин одоо номон дээр байдаг шүү дээ. Утга гэж бол байхгүй. Нэгдсэн утга гэж байхгүй. Гэхдээ бид нэр утгаа өөрсдөө бүтээдэг. Юу бид нэр таашаал өгöd байгаа. Виктор Франкл асуудаг гэж байгаа юм. Үйлчлэгч, депресд орсон үйлчлэгчдээс чи яга амь оролдох юм гэдэг. Тэгээд нөгөөх нь ямар нэгэн хариулт хэлнэ шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр нь төвлөрөх юм бол тэр хүний амьдралын утга нь тэр байдаг гэж байгаа юм. Жишээ нь одоо би энэ ажлаа дуусгачаад амь орлно гэх юм бол тэр ажил нь тэр хүний утга учир нь болно.
За би ээжигээ бодоод амиа оролдох юмаа гэвэл тэр хүний үед хайртай хүмүүс тэрэнд төвлөрүүлэх нь амьдралын цааш нь утга учир нь болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр утга учир гэдэг юм аа төвлөрөх хэрэгтэй. Тэгэхгүйгээр яг нөгөө тийм түрүүний хэлсэн шиг те хизэж хангагдаж дуусахгүй юм дээр төвлөрөөд байхаар хөрхийн нөгөө Сисифус шиг дахиад нөгөө оргил руу түрээл нөгөө чулуун унаал дахиад түрээл гэж идэгтэй адилхан. Хизэж дуусахгүй байсаар байгаа л хөгшрөөл хүүхдээ харамсна л гэсэн үг болж байна л та. Тэр бас нөгөө Адлерийн хэлсэн үг гэдэг шүү дээ. Юу амьдрал өөрөө утга учиртай зүйл биш юм аа. Амьдралыг утга учиртай болгож байгаа зүйл нь хүн өөрөө юм аа гэд. Тийм шүү дээ. Тэгэхээр яг хүн тий өөр одоо юу гэх юм өөр зүйлээс утга учираа ингээл хайгаад нэг утга учирын одоо төлөө тэмүүлээд байхгүй. Яг тэр утга учираа өөрөөсөө энгийн зүйлсээ сайхан чухал болчиход байгаа байхгүй. Одоо биш юм бол хизээвэ гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг. Яг байга газраас олохгүй бол өөр ханаас олох юм бэ гэдэг шиг. Яг одоогоосоо л бүгдээ хайх гэж хичээцгээе. Бидгээрч гэсэн бас хичээдэг. Тийм ер нь бол байнга л одоо сул талуудаа сайжруулах гэж хичээж юм. Энэ талд бас тэгэл энэ тал дээр бас ингээл маш их талархдаг болчих юм бол тий нэмэх нь маш их талархдаг болчоор чи нөгөө нэг сөрөг мотивацууд байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо эерэг мотивацаа сайн хөгжүүлэх юм бол итгэл ханамжтай бөгөөд илүү мотивацтай амьдрах боломж байна л гэсэн санаатай. Тэг яг нөгөө энэ талын мэдлэгийг бас ингээд түгэж байгаа нь болохоор нэг ч гэсэн хүн тий өөрийнхөө амьдралыг багч гэсэн яг өөрчлөх алхам хийгээсэ гэсэндээ бас гэсэн зорилготойгоор подкастын дугаар хийх хэрэгтэй болохоор хийж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол яг нэг ч гэсэн хүнд бол хүрнэ угаасаа. Нэг хүнд бол хангалттай хүрнэ. Тэгээд энэ зүйлийг яг би бол одоо даалгавар өгчмөр байна. Сонсогчд та. За яг орой унтахынхаа өмнө за нэг одоо тийм амьдралд чинь тохиолдсон том зүйлд за одоо талархаж явдаг те. Гоё ажилтаа ч юм уу, сайн нөхөртөө их нэртэй ч юм уу те. Талархах. За тэгээд 5-аас доошгүй одоо өдөр тутмын зүйлдээ талархах. Өнөөдөр болсон явдал та. Яг орой унтахтаа өнөөдөр болсон явдал. Өчигдрийн биш, маргааш юм биш. Өнөөдөр болсон явдал та. За өглөө унтахад одоо ор тухтай байлаа, хүнжил тулаахан байлаа гэдгээс эхэлсэн болно. За өглөөний хоол амттай байлаа, өдрийн хоол амттай байлаа. Ажлын хамт олонтойгоо таатай байлаа. Сүрэг юм бичих хэрэггүй. Зөвхөн одоо тэр таатай зүйлүүдээ л бичих. Тэгээд цааш нь яваад байвал яваалаа. Тэгээ яг энийг одоо 7 хоног хийгээд үз. Дараагийн дугаар хүртэл яг дасгалыг хийгээд үз. Тэрнээс цааш хийх хэсгээ бас өөртөө шийдэрэй гэж хэлье. Тэгээ ер нь бол бодит мэдрэмжийг бол мэдэрнэ. Яалтчгүй талархах юм хайгаад тахаар бид нар чинь ямар их талархах юм дунд амьдртiin бэ гэдгийг анзаардаг байхгүй. Тэгэхээр яг энэ даалгаврыг сонсогчдод өгч байна. За энэ дэр бол би яг хүмүүс туслах байхаа гэж найдахгүй байгаа. Энэ угаасаа яг болдог арга байхгүй. Тэгэхээр бол одоо хүмүүс туслана гэдэг бол угаасаа мэдчихэж байгаа гэсэн үг. Тийм. Тэгээс үр дүнгээ хуваалцарай. Тийм. Ер нь яг тийм тий. Одоо яг яаж талархтیں۔ Эсвэл одоо талархснаар ямар мэдрэмж авсан юм. За тэгээ саний даалгаврыг их үздэхэд ямар мэдрэмж байсан юм. Өмнө нь бас яаж талархаж байсан гэдгээр хуваалцуулаас сайхан байна. Бид нэр комент уншдээ шүү. Тэгээ хуваалцарай. Тэгээ ер нь баярлалаа манайхаа. Бас Instagram-ын DM-ээр комментээр бас урам өгж байгаад тий эн чинь бас дахиад талархал авахгүй тий. Тийм шүү дээ. Тэгээ өнөөдрийн подкастын бас төгсгөлд би бол podcast solution студид талархмаар байна. За яг энэ студиос өөрөө хамт би ингээд яг үүсгэт нь ингээл байжсэн л да. Тэг яг энэ микрофонууд ч гэсэн ямар түүхтэй вэ гэл тэгэл одоо бити сонсог хийж хувьд л одоо багтааг авч ирсэн микрофонууд л да. Тэг энэ одоо чанартай юмар тий одоо энэ одоо төхөөрөмжөөр дамжуулаад одоо яг одоо сонсож байгаа хүмүүсийн хоол одоо чихэнд тий ямар нэг юм тийм цаана одоо шуумгүй одоо шуугаангуу гэдэг ч юм уу тий юм чанартай дуу аваа хүргэх боломжтой байгаад айгүй баярлж байгаа. Тэг яг одоо ингээд подкаст дуусаад араас нь явдаг мэх захгүй дуунд бас баярлмаар байгаа. Тэгээ подкаст эхлэхийн өмнө явдаг гоё интроныхаа аянда баярлмаар байгаа. Одоо тэр чинь нэг Carbon City гэдэг тэгээд Mythos гэдэг аяа байдаг баха. Тэгээ description дээр бас манай мөнхч оруулж байгаа бах гэж найдаж байна. Ер нь оруулдаг бах те. Тэгээ мэх захгүйгээс оруулдаг те outro гэдэг дээр. Мэх захгүйгийн inner peace гэдэг дуу байдаг. Тэгээ ер нь бол яг манай анх сонссон сонсогчд л мэдж байгаа бах те. Одоо нөгөө мэх захгүй өөрөө бас аягүй сэтгэл зүйн үед тийм хэцүү байдалд байхдаа яг энэ дууг бичсэн. Тэгээ энэ дуу надад сонсоход бас аягүй таалагдчихсан байхгүй. Тэгээ яг нэг юм би маш тайван байна гэдэг. Тэгээ аягүй тийм гоё утгатай. Тэгээ мэх захгүйгийн дуу бол их тийм яг пострепрууд шигтэй нэг надад ийм машин байна. Тэгээ би бол одоо ийм охинтой байна. Надад ийм мөнгө байна гэдэггүй. Яг нэг юм аягүй утга учиртай санагддаг байхгүй. Өөрөө бас яг нэг тийм тэр мэдрэмжүүдийг мэдэрсэн хүн шиг санагддаг. Тийм болохоор яг дуунуудын сонсох аягүй дуртай байсан. Тэгээ яг мэх захгүй одоо яг энэ подкастын талаар ийм хийх гэж байгаа гэдэг
хийсэн чинь бас яг аутро болгож өгсөн байдаг. Тэгэхээр бас их захгүй да баярламаар санагддаг. Манайхан их захгүйгийн яг дууныхын тэр inner peace-ийн доор ороод бас энэ тухай одоо сэтгэл зүйч подкастаас ирлээ баярлаа гэдэг ч юм хэлээд өгвөл бас яг бас одоо гоё энэ тэр хүнд бас талархсан байдлаа илэрхийлэх юм шүү дээ. Тэгээд подкаст solution-да баярлалаа, Батагийн авда баярлалаа, Батад баярлалаа, Янчкада баярлалаа. Тэгээд сонсож байгаа хүмүүстээ баярлалаа. Ер нь яг юмд баярлдаг хүн одоо өөртөө л гоё штэ. Тэгээ юмд баярлж чаддаг байна гэдэг чинь танд өгж байгаа хүн дахиж юм өхийг хүсэхгүй баярлалаа сурчвал танд одоо өгөхөд оронтой байх болно. Хоолны жишээн дээр аюулт юм байд штэ. Би нөгөө хоолыг амар амтрахж иддэг байхгүй юу? Амар тийм нэг юм шанаагаар ингээл зурчих шиг болдог гамттай хоол. Тэгээ би яг тэрийг ингээд гэж иддэг. Тэнгүүд хүмүүс ингээд амттай хоол ихээр намайг дуудах айгуу дуртай болсон байдгийг ер нь анзаарсан л та. Тэгэнгүүт яг хүн юм талархахаар ингээд бос хүмүүс ч гэсэн өөх дуртай байдаг. Өөртөө ч гэсэн яг ингээд авсан юмдаа талархаж одоо таашаалыг эдэлж чадчихвэл тань дараагийн үйлдэл ихэд ч гэсэн урамтай байх болноо. Тийм ээ. Та бүгдээрээ талархацгаая. За тэгээд манай ээжкад хэлэх юм байхгүй бол байна. Сонсогчдоо баярлалаа гэж хэлээ да. Nice. Бүгдэнд талархаж байна. Тэгээ Янчкагийн царайг бас Янчкагийн царай гэхдээ байдаг шүү дээ. Эпизод 9 дээр Тамирахтай дугаар дээр Янчкагийн царай байгаа шүү. Манайхан хоёр охин хөтлөгчийн нөгөө царайг төсөөлж сонсдог гэдээс Янчкагийн царай байдаг шүү. За тэгээд ирэх дугаараараа уулзцгаая. Бид нарыг дэмжээрэй. Баярлалаа. Баярлалаа. Yeah, hope driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим би өчсөн хаг дурлал тод driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим намайг өчсөн би маш тайван байна яг л талалам shit and I'm sailing and I'm just feeling like talala chill like talala was sailing I'm just feeling like talala чөтгөр шиг хүмүүсийн борхны дүрийг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дүрийг би мэдэн намара молон их тайван натахан төрөлтөн зүд